сайн байцгаана манай хаан. Тэгээд ингээр энэ удаагийнхаа лайвыг хийх гэж байна. Тэгээд бүгдээрэнд энэ өдрийн мэнд одоо өдрийн мэнд одоо муугийн ёс биш Монголын ёс юм да. Тэгээд бүгдээрээ сайхан амарч чинь одоо тэгээд өнөөдөр 2022 оны 8 сарын 8 Монгол гэдэг улсын түүхэнд бол үнэхээр аимшигтай хар өдөр боллоо. Энэ өдөр Монгол улсын тусгаар тогтнол гэдэг хоёр үгийг авч хайсан өдөр боллоо. Өнгөрсөн 6 сарын 14-өөс эхсүүлээд залуучууд маань тусгаар тогтнол хөтөлбөрийн залуучууд маань талбай дээр жигсэж байсан. Та нар мэдж байгаа. Тэдний минь гол зорилго жигсэж байсан шалтгаан нь гэвэл ерөөсөө улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалъя. Ихэнх хүмүүс тусгаар тогтнол гэхлээр яг ямар тусгаар тогтнолыг хэлээд байгаа юм бэ? Газар нутгийн тусгаар тогтнолыг л ярьж байгаа. Гэхдээ бидний Монгол дархлаа үндэсний хөтөлбөр нь болохоор газар нутгийн тусгаар тогтнолыг ярьж байгаа. Хүн амын эрүүл байдал тусгаар тогтнолыг ярьж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолыг ярьж байна. Хүнсний тусгаар тогтнолыг ярьж байна. Тэг үнэхээр биднэрт энэ бүх энэ 5 тусгаар тогтнол нь өөрсдөө алдагдсан байгаа учраас банзрагч ба систем судлаач банзрагч маань ярьж исэн. Тэгээд үнэхээр улс орны хамгийн амин чухал байдаг. Гэтэл манай тэр ганцхан нэг нь хоёр нь биш. Угаасаа бүгд байхгүй болсон байгаа байхгүй. Тэ оюуны тусгаар тогтнол. Эдгээр бүгд байхгүй. Өнөөдөр ТV-с телевиз дээр юу хийлээ л дээ. Хэвлэлийн баг хурал хийлээ. Тэгээд харамсалтай цаг дууслаа болсонгүй гэд хөөгдөд гарлаа байдаг. Тэгээд мэдээлэлээ дамжуулах гэсэн мэдээлэлээ хүргэж чадсангүй. Тийм учраас одоо би зүгээр офстой дүүгөөгээд хийж ийл та. Тэгээд бүгдээрээ хамтдаа ер нь манай улс яг юунд орцсон байгаа юм. Дэлхийд дахинд юу болоод байгаа энэ тухай бол товчхон явахтай бас нэлээд урт тийм мэдээлэл би бэлтгэсэн байгаа тэрийг хамтдаа үзцгээе. За тэгээ ийшээ мэдээ бичлэг рүү компьютер руу харуулад өөрөө хэр тод харагдчихэв. Монгол улс бол Аз Европын цээжинд оршдог сая 565,116 м2 газар нутагта дэлхий дээр хамгийн том газар нутагтай улс 17-д ордог. 222 улсаас 17-д ордог манай улс 3,409,393 хүн амтай. Байгалийн баялгаараа дэлхийд 20-д ордог. Тэгээ одоо үнэхээр маш их байгалийн хөрсөн дороо баялагтай. Мөн одоогоор энэ оны 8 сарын 1-ний байдлаар бол 2581 уул уурхай ашигт малтмал ажиллаж байна. Лицензтэй хууль ёсны лицензээр ажиллаж байна. Гэтэл Монгол улсын минь тусгаар тогтнолыг Монгол улсын минь төр засгийг барьж байгаа зүйлийг бүгд харцгаая. Үнэхээр энэ тусгаар тогтнолын ордон байна. Энэ бол Монгол ардын намын төв ордон. Энэ ордон яаж баригдсныг Монгол хүн болгон мэдж байгаа. Тэ 2008 оны 7 сарын 1-ний Монголын түүхэнд бол үнэхээр аимшигтай хар түүх байсан. 5 залуугийн амин насаар, 5 залуугийн цусаар, 5 залуугийн ясаар, 5 ээжийн уй гашуу, 5 аавын уй гашуу, 5 эхнэр өчнөө олон хүүхдүүдийг уй гашуугаар баригдсан энэ ордон. Тэр цусан дээр баригдсан ордон. Тэгсэн мөртлөө тусгаар тогтнол нэртэй ийм гоё ордон. Монгол ардын намын төв ордон. Гэтэл өнөөдөр энэ тусгаар тогтнол нэртэй ордноо хүртэл барьцгаад улс орны минь яаж самарч байна. Үнэхээр өстой улс гүрэндээ улс орны төр засаг тусгаар тогтнолоо хамгаалах ёстой байтал төр засгаасаа ард түмэн биднэрээ өстой цөөн цаг ирэхэд төр засгаасаа ард түмэн биднэр тусгаар тогтнолоо хамгаална. Энэ юу гэсэн үг вэ? Энэ юу гэсэн үг? Энэ яаж ойлгох юм бэ те? Бидний ард иргэдээсээ илүүгээр энэ улс орны тусгаар тогтнолыг ярих ёстой. Энэ улс орны аюулгүй байдлыг ярих ёстой. Тэр газар маань өөрөө эсрэгээр аюултай газар болсон байгаа байхгүй юу? Одоо энэ тусгаар тогтнолын ордон гэсэн энэ шил тойл улсын энэ цагаан байшин энэ хүмүүс одоо Монгол улсыг 1990 оноос 22 оны хүртэл 32 жилийн турш хагас жарганы турш Монгол ардын нам, ардчилсан нам энэ хоёр бидний сайн хэлдгээр манан ээлжлэн төр барьлаа шүү дээ. Энэ хоёр ээлжлэн төр барихад ард түмэн бид нар эднэрт хангалттай эрх мэдлийг үзүүллээ шүү дээ. Хангалттай эрх мэдлийг өглөө шүү дээ. Өнөөдөр ерөөсөө Монголын төр засаг ерөөсөө үнэхээр энэ баг хаан засаг шиг болсон юм. За мэдээ ийшээ харуулад үзээрэй. Сүүлийн 2 сонгуулийг л харуулъя л та тий. Ман 2016 оны сонгуулиар 65 судалтай, 20 оныхоор 62 судалтай, ан болохоор 9 судалтай, 20 онд 11 судалтай. Тэгэл одоо ингээл харъя л та.
Өнөөдөр манай Монголын төр засаг те Монголын төрийн эрх мэдэл яг хинд байна. Үнэхээр Монголын төрийн эрх мэдэл байж чадж гин үү? Энэ Монгол гэдэг улсын төрийн эрх мэдэлтэй Монгол ардын намд байна шүү дээ. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөг Монгол ардын нам ингэ шүү. Тэ ерөнхий сайд оюун эрдэнэ Монгол ардын намын дарга нь улсын их хурлын дарга Замтан Шатар нь те Монгол ардын удирдах зөвлөлийн гишүүн намын тэ энэ юу хэлж байна? Нэртэйгээр нь ер нь бид Монгол улс гэж нэрлэх шаардлага байх юм уу? Ман улс гэд нэрлэлж л та. Ард түмэн бид нар та нартай Монгол ардын намаа эцэст энэ улс орн та нарын юм биш шүү. Бүр өмчлөөд, хувьчлаад авцсан, бүр цайцсан, бүр даварцсан та нар нэрээ. Галзуурж байгаа шүү та нар. Монголын ард түмэн сэр. Яагаад ийм манаас айгаад байгаа юм? Яагаад энэ хитгэн өт хорхооноос хитгэн хужаагийн шээснээс айгаад байгаа та нар? Яагаад энэ ман ардчсан нам гэж нэг барууны хэдэн либералууд баруунаар тижигдсэн хэдэн гөлгөнүүдээс айгаад байгаа юм? Эцэст газар нутаг хэний юм бэ? Энэ хэний их орё? Бид нар хэний газар нутаг дээр амьдраад байгаа юм? Энэ хөрөс өх орж ирсэн юм уу? Оюут нь орж ирсэн юм уу? Энэ манайхын энэ газар нутгийг орж ирсэн юм уу? Өнөөдөр хараа хөрөс өх оюут нь манайхан та нарт хэлчихье. Манийн 100 жилийн ой гэж өстой нөгөө сайн эцгийн нэр 3 худалдаж идэх гэдэг шиг та нар наг галзуурлаа болоорой заа юу. Оюут нь чи нэг их сэлэн мэргүүлээд энэ улсыг тусгаар тогтноолцсон юм шиг бити тэнэгтэрээ. Нямбатраа та нар энэ улсыг те бүх зүйл нь бэлэн болцсон байхад та нар энэ сүүлийн 32 жил яасан? Одоо ад үзээд байгаа нөгөө Орос улс чинь сүүлийн социализмын те 70 жил гэж 9 шидээр гойжлдог хүмүүсээ та нарт хэлээ. Тэр үед монголчууд те бүх хувцас хийгээд өмсчдөг байсан. Хүнсний үйлдвэрүүд нь байсан. Хичнээн олон үйлдвэр кабинетууд байв. Манад юм хийдэг байсан. Тэр битгээл гадагшин экспортод гаргадаг байсан. Тэр үеийн экспортын тайлан, импортын тайлан одоогийнхыг экспорт, импортын хийх юм бол өстой бүр тэнгэр газар хоёр шиг өөр байгаа шүү. Заа юу. Өнөөдөр бид нар яаж юм? Бандашаач хийж чадахгүй шүү дээ үнэндээ. Монголчууд үндэсний үйлдвэр юу вэ? Байгаа нь одоо нэг арх пианы үйлдвэрүүд байна шүү дээ. Бэлэн гомь ч юм уу те. За нэг ганц нэг хэдэн залуучууд одоо оруулж ирсэн нэг яммал аймс энэ Орос Солонгост байсан. Өнөөдөр Монголд ер нь юу ч алга. Та нар энэ ман энэ сүүлийн 32 жил та нар Монголын засгийг барихтаа энэ бүхэл зүйлийг устгасан шүү дээ. Түрүү ярьсан тусгаар тогтнол одоо бүгдийг та нар устгасан. Монголын ард түмнийг ерөөсөө оюун санаагаар нь ч устгалаа, хүнсээр нь ч устгалаа, хилээр нь ч устгалаа, боловсрол соёлоор нь ч устгалаа, эрүүл мэндээр нь ч устгаж штэ. Бүр зохион байгуулалтаар устгаж байгаа байхгүй та нар. Энийг ойлгохгүй нь ерөөсөө 32 жил яг л нэг хайрцагт орцсон юм шиг Монголын ард түм сэр энэ сая 500 мянган квадрат метр газар унтах чи хөөй дэмбэрлээ, хөөй болтоо, хөөй урнаа, чимгээ чиний мэдлийн юм ийна. Өнөөдөр яагаад би түүхэнд ингээ хар өдөр болчихвоо гэвэл энэ Хятад улсын гадаад иргэн сайд Ван И ирлээ өчигдөр. Бид нар 1 тэрбум доллараар зарагдсан шүү дээ. Зарагдсан. Одоо бид нар хүний газар нутаг дээр явж байгаа шүү. Хятадын газар нутаг дээр амьдарч байгаа шүү. Бид нар зүгээр тусгаар тогтнол гэж цаасан дээр л байгаа юм дээр амьдарч байгаа шүү. Эртхэн энтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Эртхэн энтэйгээ ойлгох хэрэгтэй. Ард түмэн бид нар та нарт манийх нь хангалттай их мэдл өгсөн. Одоо болсон. Та нар бүр адаг сүлтэнтэй эцэг өвгдийн минь те биднэрт байгуулж өгсөн бүх зүйлийг нураачаад бүх зүйлийг үгүй хэлчихэд одоо те сүлдээ нэх гоё ордны нэр барьчаа те тусгаар тогтнол ордон гिचээд одоо тусгаар тогтнол гэсэн залуучууд болгоныг барьж хорих уу? Тэгж штэ та нар мөнх баяргаг яалаа их орон тусгаар тогтнол минь алдагдлаа гэж хэлсний төлөө та нар хятадын эсрэг тагнуул хийсэн гэ. Бүр цайцсан хулгайчуд байна та нар. Битгий галзуураараа за юу ард түмэнд арсыг чинь уулна гэж хэлсэн шүү. Эцэс та нарын над барьсан бандрагч над тулга над хин төмөр зориг гурвч нь биш үү? Хуулиараа явъя гэдэг байсан шүү. Та нар руу урсаж байсан ард түмний аимшигтайгаа уур хилэн цээжээрээ хамгаалдаг байсан залуучууд шүү. За юу. Та нар өөрсдөө тэднийг тэр аймар далангийн төгжээг нь та нар өөрсдөө барьсан шүү. За. Намайг бариарай. Шорондоо хий занл хийсэн гэж. Монголын ард түмэн Хятадын колон болохыг хүсэж байгаа бол чимээгүй л бай. Болохгүй бол эвдэлт нь нэгд. Одоо энэ бичлэгийг үзүүлье. Ямар улсад бид нар юу дэлхийн нийтээр энэ жижиг улсуудын төр засаг нь худалдагдсан улсууд яг юунд орцсон байгаа бүгд тэр үзье. Одоо энэ Хятадын бүс ба зам төсөл энэ болохоор те одоо энэ олон улсын тагнуулын албаны сэтгүүл байдаг.
Эдийн засгийн тагнуул гэдэг. Энэ дээрээс ингээ харахад бол Монгол улс 2020-оос 22 оны хооронд те гадаад улсын өрн 33.8 тэрбум ам.доллар байсан бол 22 оны 3 дугаар сар те одоо энэ оны 3 дугаар сард 33.9 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монгол улс дефолт болно те үнэхээр дампуурлаа зарлахад бэлэн болчихсон. Бэлэн болцсон болцлыг хангацсан гिचээд байхад дээрээс нь дахиад энэ хараа 33.9 тэрбум доллар дахиад тэрбум доллар авч байгаа байхгүй. Бүр тэрбумаар. Энэ юу гэж байгаа? Энэ ерөөсөө эцэст нь зараар хайчиж штэ бид нарыг. Одоо энэ хятадын бүс ба зам төсөл энийг би яри. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энийг олон улсын шинжээчид, олон улсын юуны тагнуул бүр эдийн засгийн тагнуулын сэтгүүлэг дээр хүртэл гарч ийн. Юу гэсэн чинь урд хожид хүн төрлөختний түүхэнд болж байгаагүй дипломат дайн. Дипломаттай. Энийг маш зөв ойлгох хэрэгтэй шүү манайхаа. Бүс ба зам төсөл нь энэ нь болохоор хятад улсаас явуулж байгаа Аз, Европ, Африк, Өмнөд Америк тэ энэ хамтарсан энэ дөрвөн твийг хамтарсан 5 замын төсөл байгаа. Энэ нь болохоор агаарын зам, усан зам, хуурай замаар ингээд хийсэн төсөл байгаа. Энэ төсөл нь болохоор гол зорилго нь болохоор байгаль экологи тэнцвэртэй байдлыг хадгалах жижиг буурай орнуудад шаардлагатай тий тэр юунуудыг өгнө гэсэн байгаа. Гэтэл энэ төсөл нь аюу гой урайтай. Тэгээ энэ төсөл нь өөрөө эдийн засгийн тий үнэхээр хятадаас 5 замаар гарч эдийн засгийн 6 коридортой. Энэ нь болохоор одоо ойрхот оронд Африк төв болон Европ тэр холбосон юунууд нэ. Ямар улсууд орсон. Энд бол маш олон улсууд орсон байгаа. Энэ хуурай замын маршрут манай Монгол улсад тэгээ Бээжингээс Монголыг хойш Орос руу нэвт гарсан байгаа. Энэ төсөлд болохоор дэлхийн 148 улс орсон байгаа. Энэ улс хамрагдсан улсаас хятадаас зээл авсан улсууд нь 68 улс байгаа. А бусад зээл аваагүй улсууднууд яг эдийн засгийн боломжтой өөрсдийнхөө хөрөнгөөрөө өөрсдийнхөө юугаар дотоод юугаа бүтээн байгуулалтаа хийж байгаа, дэд үтцээ хийж байгаа. Гэтэл энэ 68 улсаас одоо ингээд тогтсон хугацаанд зээлээ төлж чадахгүй 8 улс байгаа. Тэрний нэг нь манай улс байна. Тэ одоо энэ юугаар олон улсын юугаар тэгж яригдчих штэ. Юу гэсэн чинь 2040 он 35-аас 40 он гэхэд тий одоо дэлхийн 222 улс тий дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр юуны юм дээр бүртгэлтэй байдаг болвол одоо 150 улс нь байхгүй болно 2040 он гэхэд 50 жижиг улс байхгүй болно. Энэ юу гэсэн үг вэ? Энэ баггүй энэ эдийн засгийн энэ дайнаар явж байгаа. Энэ 50 улсын дотор Монгол улс толгой зөхөж явна. Монгол улс толгой зөхөж явна. Бид нар тий үнэхээр энэ 50 улсын дотор Монгол улс толгой зөхөж Монгол улс бүх болцлыг хангаад өнөөдөр бүр үхлийн цогцолтыг хийчлээ. Тэгээ энэ төсөл маань олон улсын стандартад байгаль экологи дээлтэй тий маш гоё урайлал оозонтой тэгээ тухайн улсад хэрэгтэй зам гүүр усан бомб нисгэн онгоцны буудал төмөр зам цахилгаан станц үйлдвэр орон сууц гэдэг тухайн улс оронд хэрэгтэй тэр бүх дэд бүтцийг барьж өгдөг. Гэхдээ эдгээр тэр дэд бүтцийг барьж өгдөө яах вэ? Өөрсдөө мөнгөө зээлдэг. Одоо манад одоо ингээд Эрдэнэ бүрэн Багнуурын усан цахилгаан станц манад олон зүйлийг барьж өгсөн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд энэ бүс зам төсөлд орсон зээлэр ингээл нэг юм барьж өгөө жилийн жилд нэг юм яваад одоо энэ оюун эрдэнэ яаж байгаа энэ чинь энэ станцсан биз дээ. Яг л энэний хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Тэр маш өндөр хүчин чадалтай станцууд баригдаж байгаа. Юу баг тэр олон улсын эрдэмтдийн ярьж байгаагаар хятадын явсан гаргасан тооцоогоор болохоор нэг станц нь Монголыг баг бүтэн хангана гэж байгаа байхгүй юу? Оюурд мэдэхгүй чи мэдчихэж байгаа шүү дээ. Угаасаа тэрийг яах гэж урьж байгаа юм. Монголын газар нутг дээр 2023 оны эхний хагас жилд баригдах хятадын Батлан хамгааллын хангалтын арын баазыг тэр үйлдвэрүүдийг барих тэдний эрчим хүчүүдийг нь барьж байгаа байхгүй. Эрчим хүчийг нь эхэлж барьж байгаа байхгүй. Эрчим хүчийг нь станцыг та тэгдэг үстэй мэдээж хэрэг цүл давьячаалгүй байхгүй. Би урдны лайв дээр хэлжсэн шүү дээ хүн байшингаа барихтаа гэрэл цагилгаан цэвэр бохортой холболттой ойрхон тэр газартаа барина. Эзгүй цүл давьячаад усчгүй гэрэл цагилгаанчгүй ямар ч чугамгүй газар хүн байшин барихгүй шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ? Энэ чинь яг л тэр асар олон өндөр мянган ваттын хүчтэй тэр цагилгаан станцыг тэгж барьж байгаа юм. Тэрний зээл нь хад дарагчлаа. Зарагдцсан шүү та. Зарагдцсан шүү монголчуудаа. Бити дараа нь юу болчих вэ? Ийм болчих. Одоо тэр наадам наргагаа цэнгээд идэж уугаад яваа хөдөө гадаах нь хагас мэдрэл яваа юм те зөндөө байгаа дөө та нар угаасаа. Тэгээ нэг сэрхэд чинь нөгөө Шри-Ланк шиг юу яцаа. Одоо угаасаа бүх юм банданд тасуулж шүү дээ. Болцсон.
Одоо энэ төслөөр энүүгээр л энэ эдийн засгийн боомлолтоор л ерөөсөө бүх улсуудыг авч чинь. Бүх улсуудыг идэж чинь. За одоо энэ болохоор энэтхэг улсын Вианевс телевизээр гарсан мэдээгээр гарсан зураг байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Одоо энэ хятадын бүс ба зам төсөлд орсон. Эхний ээлжинд одоо ингээд дампуурлаа зарласан энэ Шри-Ланк улс. Одоо энэ хараа ямар улсууд байна? Казахстан улс байна, Монгол улс байна, Лаос, Бутан, Шри-Ланк, Молдов, Этиоп, Этиоп, Египт, Йемен, Пакистан, Афганистан, Тажикстан, Монтенегро ингээд энэ улсууд байгаа. Энэ улсууд дотор Монгол одоо энэ дотроос Тажикстан улс юу байсан штэ 45% 3 жил өмнө 2 жил гарны өмнө алдсан. Энэ Шри-Ланк улс яг энэ энтгийн өмнөд хэсэгт байгаа энэ 250 мянга гаруй квадрат метр газар нутагтай 22 сая хүн амтай энэ улсууд 100% эдийн колон болцоо одоо дотроо халалцж байгаа. Тэ төр засгийнх нь хаяа цугтцсан штэ. Тэгээ одоо цагдаа сэргийлэхүүдтэй алдчихж байгаа эдгээр. Яагаад? Яг тэ нөгөө урагч төрөө хамгаалж ард түмнийхээ эсрэг босдог байсан хуулийнхантайгаа алдчихж байгаа. Нөө цүнх баригчтайгаа. Одоо ч гэсэн алалцаа л. Энэ энэтхэг улсын юунаас гарсан мэдээ байгаа. За одоо дараагийнх нь болохоор энэ тэ Японы NHK телевизийн мэдээгээр гарсан Монгол улс дампуурлаа зарлах өндөр эрсдэлтэй орны нэгэнд орсон. Тайваны ABS телевизийн мэдээгээр болохоор Шри-Ланкийн дараа дефолт зарлах дараагийн улс нь Монгол улс байх өндөр магадлалтай. Ямбатра оюун эрдэнэ. Энэ гадны улсууд юу яриад байгаа юм? Эдгээр юу яриад ингэж байгаа юм? Та нар эдрийг та нар хэлсэн шүү дээ. Банзарч эдгээр худлаа юм ярьлаа гэх. Эхлээд та нар эдгэртээ заргалцчих. За юу. Энэ одоо энэтхийн юунес танилцуулга одоо бүс ба зам төсөлд орсон эдийн засгаараа тий эдийн засгийн боомлолтонд ороод газар нутгаа өрөнд тавьсан газар нутгаа алдах улсууд бол магадлал өндөртэй улсуудын тухай яригдчихэж байгаа. Энд бол маш олон улсууд байгаа. Энэ юг бичлэгийг бүгдээр үзцгээе. Энэ бүс ба зам энэ төсөл нь одоо тий дэлхийн шүү энэ улс юм биш. Дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-ийг эзэлж байгаа шүү. Энэ бол улсын биш шүү. Дэлхийн 222 улс 7 тэрбум гаруй хүний дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-ийг энэ хятадын бүс ба зам төсөл эзэлж байгаа. Нийт хүн амын дэлхийн 7 тэрбум гаруй хүний 65%-ийг энэ бүс ба төсөлд орцсон байгаа тэр улсуудынх нь. Тэрний эрчим хүчийг одоо дэлхийг ажиллуулж байгаа тэр эрчим хүчийн гол эзэнний 75% хятад байгаа. Та нар тэгээ боддоо эн чинь дэлхийн шүү. Дэлхийн гэдгээр нь бодох хэрэгтэй. Тэгээ одоо Пакистан улс байна, Шри-Ланк улс одоо. Тэгээ одоо энэ Малайз, тэгэл ерөөсөө энэ юунд орчихсон. Тэгээ Уганда, Серб маш олон улсууд байгаа. Эднийг бол яаралтай одоо ямар зүйд хийсэн тэгээ усан онгоцны бомб, нисэх онгоцны буудал тэгээ маш олон тэгээ загилгаа усан загилгаа станц уурхай тэгэл тэр болгоныг ингээд тухайн улс орнуудад хийж өгсөн. Тэгэхээр энэ бол маш аимшигтай. Энэ цэрэг дайнараа зовтлохгүй ч ерөөсөө мөнгөөр довтлол эрх мэдлээр довтлчихж байгаа байхгүй юу? Одоо энэ болохоор хэрхэн яаж явсан? Одоо манайхыг аюугаад Бээжингээс баруун Европ руу гарч байгаа тэр замууд байна. 5 зам эдийн засгийн 6 коридор гэж ярьсан шүү дээ. Энэ бол үнэхээр аимшигтай. Энэ бол ерөөсөө л авраг могоо гохгүй юу? Зандаа таарсан болгоныг залгиж байгаа. Авраг могоо. Пакистан улс одоо дэлхийд маш олон улсууд үүмэнтэй байгаа. Тэд дотроос хамгийн номын журмаараа згсэж байгаа нь Монгол улс байгаа шүү. Эдгээр бол үнэхээр аимшигтай байгаа. Энэ Пакистан, Лаос, Молдов маш олон улсууд байгаа. 10-аад улс байгаа. Үүмэнтэй. Одоо энэ Шри-Ланк улс бол Шри-Ланкийг бол та нар маш сайн мэдж байгаа тий. Энэ та нар сайн ажиглаад байгаараа дандаа хятадын эргэн тойронд улсууд байгаа шүү. Яагаад хятадын эргэн тойронд улсууд гэвэл эргэн тойронд эхэлж хажуу хаяанаас залгиж эхэлж байгаа. Тэр энэ тул дээр тий манай Монголын тухай харагдлаа сая. Оюун эрдэнэ Ямбатар тий та нар худал мэдээлэл дамжууллаа гэдэг хай. Эднэртээ зоргалтчих. 3 залуугийн минь гаргаад өг.
Өнөөдөр Монголын ард түмэн ойлгох хэрэгтэй энэ байдалд оруулахгүй тул тэр хэдэн залуучууд минь явж ирсэн. Тусгаар тогтол энэ эдийн засгийн боомлолтод оруулахгүй тул үнэхээр өнөөдөр хятад улс бол одоо эдийн засгаараа ноёлж штэ. Маш олон тэрбум долларыг дэлхийд даянд тараад цацсан тий. Одоо ингээд усан бомбуудыг ирж гин тэгэл ингээд цахилгаан эрчим хүч тий усан байгалийн болон тий усан цахилгаан станцууд маш олон бүтээн байгуулалтуудыг хийж байгаа хгүй. Гэхдээ энэ нь хамгийн гол нь онцлог нь байгаль экологт ээлтэй олон улсын стандартад нийцсэн. Би урд нь ярьжсэн. Эдгээр яагаад ийм олон улсын стандартад нийцсэн юм ийм барьж байгаа? Сайндаа биш байхгүй юу? Газар нутаг дээр нь тэг хүнд мөнгө зээлвэл газар нутаг дээр нь бариулаад дараа нь өөрсдөө эргүүлэл авчиж байгаа шүү дээ. Зээлээ төлж чадахгүй болохоор. Дараа нь зээлээ төлж чадахгүй болохоор тэгэл эргүүлэл булаагаад авчиж байгаа байхгүй. Яг энэ олон улсын мэдээгээр ингэ явж байгаа энэ одоо баруун Европын бас л хөөр хэм нэг ором юу өдр дандаа л ядуу улсууд нь л юу яцсан ба шүү дээ. Энэ эдийн засгийн боомлолтод орсон. Нөгөө баян улсууд те Англи, Британи, Франц, Итали эдгээр бол ороогүй байхгүй. Яг ингээд харахад эн чинь ерөөсөө их гүрний бодлого байхгүй. За энийг харъя. Энэ болохоор иргэн төлөлт хийгддэг зээлийг төлж чадахгүй өрөнд орж деполт буюу дампуурлаа зарласан. Эдийн засгийн гадаад болон дотоод зөрчмөг зохиолтод дараалан өртөж улсынхан санхүүгийн байдал муудсны улмаас тус улс дампуурлаа зарласан билээ. Тэгвэл олон улсын мэрэгчлэлтэнүүд Шри-Ланкаас гадна хэд хэдэн улсад деполт зарлана гэж таамагласаар байна. Эдгээрийн дотор хамгийн эрсдэл өндөртэй буюу деполт зарлах хамгийн өндөр магадлалтай орнуудын тоонд Монгол улс байна гэж Тайваны EBC агентлаг мэдээллээ. Олон улсын эдийн засгийн тагнуулын албанаас эхлүүлээд гадны хэвлэлээр Монгол улс деполт зарлаж болцсохгүй талаар мэдээлэл эхэллээ. Хагас жилийн тайлангаар 33.8 тэрбум ам доллар гадаад өртөө болж инфляци нь 16.1% хүрсэн манай орон деполт зарлал гадаад хөрөнгө оруулалт нам хацаж импортын бүтээгдэхүүн татаж чадалгүй байсаар сарын цалинч хоногийн хоолнд хүрэлцэхгүй болох нь. 22 сая хүн амтай Шри-Ланк улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь 80 тэрбум ам доллар давж 51 тэрбум ам долларт хүрч деполт зарласан. Харин Монгол улс нэг хүнд ногдох өрөөрөө Шри-Ланктай харьцуулахад 4 дахин илүү болсон. Үрийн асуудалтай инфляци нь 16.1% хүрсэн Шри-Ланкийн араас орох үзүүлэлт болж байна. Засгийн газар Монгол банкны тавьсан өгнөөс болж Монгол улс деполт зарлах уу? Дэлхийн эдийн засгийн тагнуулын албанаас Шри-Ланк улсын араас инфляци зээлийн өртөг нэмэгдэж эдийн засгийн хямрал нүүрснээр Азийн хөгжиж буй орнуудад гадаад үрийн эргэн төлөлтөө хийх боломжгүй төрж деполт болох эрсдэлтэй хэд хэдэн орнуудыг танилцуулсан. Тэр дунд Монгол улс зохиж явааг анхаарах ёстой болжээ. Хэрэв энэ байдлаар гадаад өрөндөө эдэгдэж эрх намар деполт зарлал гадны төсөл санхүүжилт нам зогсож валютын хомсдол үүснээр Монгол улс импортын бүтээгдэхүүн оруулж ирэх чадамжгүй болох талаар олон улсын шинжээчид анхааруулж байна. Уг хэмжээнд хүрвэл оны эхний 6 сард 16.1% хүрсэн инфляци нүднээс гарч эргэж сарын цалингаараа хоногийн хоолойч авч чадахгүй байх нөхцөлд хүрэх юм. 2023 оны эцэст хөгжлийн банк засгийн газрын баталгаатай босгосон Самура бондын 30 тэрбумын, Евро бондын 500 сая ам долларын үр төлөх хуваарьтай. Засгийн газар үүнийг анхаарал тавихгүй бол 2 бондын эргэн төлөлтийн нүр үзэлгүй деполт зарлах өндөр эрсдэлтэй нүр тулж байна. Шри-Ланк улсын засгийн маш олон мэдээллүүд байгаа. Би зүгээр захын ганц нэг мэдээллүүдээс оруулсан. За энэ арай энийг бол үзчихсэн. Шри-Ланк улстэй юу яасан? Дампуурсан засгийн газрын орны гадаа автомобиль ингээд бяцлах гаргаж зогсож байгаа 22 сая хүн авдаг. Эдгээр хамгийн амжилттай нэрвсэн хань ажиллаж байна л та. Манайх бол анхааруулга яваад идэг. Бүгдээрээ заавал тий ийм болсон хойно босох хэрэгтэй юм. Одоо өнөөдөр юу дарагчлаа тий. Одоо энэ оюун эрдэнэ хэлсэн шүү дээ. Одоо хятадын юу ирнэ гэдгсэн одоо өчигдөр ирээ тий. Эрдэнэ өргөн багнуурын усан цахилгаан станцыг хятадын хөрөнгө оруулалтаар 100% хөрөнгө оруулалтаар тий зээлэр барина гэдэг. Одоо тэгээ шийдэгдсэн. Одоо энэ оюун эрдэнэ өөрийн бичлэг байгаа. Одоо энийг үзүүлээд явах тий дараагийнхаа гуурсан дээр бах тий баг энэ бичлэгийн дараа. Одоо өмнгийн говьд баригдах 5-7 цахилгаан станц. За энэ бол өмнгийн одоо говьд орны говийг үндсэндээ цахилгааны их усраар одоо хангах боломжтой юм төсөл гэж ойлгож болно. За баруун бүс нутаг бол өөрөө бас их онцлогтой. За баруун бүс нутагт бол та
цаашийн усан цахилгаан станц байгаа. За мөн Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц байгаа. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц бол одоо энэ харагдаж байгаа хавцлыг хааж ховд голыг одоо үндэстэй дүүргэлт хийгээд за ингээд усан цахилгаан станц болгож одоо бид зогсож байгаа энэ хөнгийг одоо дүүргэж нөгөөрөл бол одоо усан цахилгаан станцын ийм хиймэл нуур хийн гэсэн үг. За энэ бол бүгд найрамдагтаар дуусдаа ер нь хөрөнгө оруулалтын асуудал бол шийдэгдсэн. За 2019 онд Монгол Улсын засгийн газрын шийдвэр одоо гарч. За энэ бүс нутгийг бол үндэстэй Монгол Улсын тусгай хамгаалалтанд бол авсан. За тухайн үед бол одоо Монгол Улсын ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллаж байсан. Миний хувьд за өмнө нь бол нэлээд удаан хугацаанд бас судлагдсан олон улсын тэр энэ ман гэдэг тий Монгол Ардын нам гэдэг одоо Монгол улсын ингээ өрөнд хайж өгөхөд бэлэн болцсон одоо. Тэгээ энэ би тайлбарлая. Энэ хэвлэл мэдээллийнхний анхааралд энэ сая 500 мянган квадрат метр газар нутаг ганцхан биднийх Монголын тэгээ тусгаар тогтмол хөдөлгөөнийх биш шүү. Сэтгүүлчтэй. Энэ ганцхан Монгол гэсэн энэ тусгаар тогтмол хөдөлгөөний хэдхэн хүмүүс биш шүү. Энэ газар нутаг Монгол гэсэн хүн болгоных шүү. Гэтэл та нар өнөөдөр яагаад тэр хэвлэлийн хурал дээрээс юу яач вэ? Бидний хөөгөө гаргач вэ? Улс оронд минь маш аюултай байдал, улс орнд минь сүрч яхад та нар цагандаа баригдаад, мөнгөндөө баригдаад, мөнгөө нэмж сунг гэдэг. Үнэхээр гомдож байна. Та нарт гэж хэлэхэд зүгээр л би тэр Шри-Ланкуудыг ямар амар зэрлэг юм бэ? 10 хэдэн давхар те тэр юунуудыг телевизийнхнийг те амьдаар нь ажилчдیں۔ Тэгээд машинаар хаалгын дарж байгаа шатаахт нь би бүр 2 сарын өмнө тэр бичлэгийг аваад ямар амар зэрлэг балмад ард түмэн юм бэ гэж бодсон. Гэтэл өнөөдөр та нарын гаргаж байгаа тэр ааш аримшиг гаргаад харахад бол үнэхээр бол ууралсан улаангасан ард түмэн тусгаар тогтнолоо алдсан ард түмэн бол тиймэрхүү зүйл бол хэвийн үзэгдэл юм байна. Угаасаа хэвийн юм байна. Тэр амар те дарга их нэртэйгээ явж хат машинд нь явж хат шууд бензин цацаа шүдэнд зурчиж байгаа. Тэгэл тэр олон дарга зэрэгнүүдэд зодж байгаа. Шууд тэр үерийн далангийн ус руу шууд түлхээд машинтаа түлхэж унгаж байгаа. Йоо өстө үнэхээр хэлхүүг алга. Бид нар улсаа Шри-Ланк улс шиг болгочихгүй юмсан гэсэндээ л ингэж үзэж энэ өнгөрсөн 2 сар хэдэн залуучууд минь хатсан боловцолцуулсан. Гэтэл одоо яаж юм? Тагнуулынхан та нарт хэлчихье. Та нар жудагтайхан байгаарай. Тусгаар тогтнол хөдөлгөөн ялангуяа над банзрагч, судлаач, тулга, төмөр зэрэг 3 залуугийн минь гаргаж өгөөрөө. Та нар хүсснээ хийчлээ. Авчлаа. Одоо та нар ямар ял тулах гэж байгаа юм? Ямар хэрэг үүсгэх гэж байгаа юм? Хэрэгтэн нь байхад хэрэг нь олдно гэдэг шиг та нар ямар ял өргөх гэж байгаа юм? Хулгай юу? Дээрэм үү? Хүчин үү? Зэвсэг талтлага уу? Ямар юугаар одоо хин нэгний гар хөл болсон гэх үү? Элбэг дээр жийл гар хөл, Сүү Батуулдын гар хөл гэх юм. Та нарын банзрагчийг ямар олон хүмүүсийн зөвлөл хийж ажиллаж исэн тэр хүмүүсийн мэдж байгаа штэ. Би угаасаа тэр постыг тавина. Дэлгүүр сэтгүүлч тавьсан байлээ. Та нар тагнуулын ерөнхий газар цагдаа эрүүгийн цагтад хууль өчнөхийн тэр хүмүүсийг та нар бүгдийн дуудаад уулзаараа заа юу. Энэ банзрагч ямар хүү ингээд тэр хүмүүсээс та нар асуугаараа заа. Энэ банзрагч Монгол улсад энэ олон жилийн төр төшөлтсөж байсан хүмүүсийн юу зөвлөх нь хийж сууж байхдаа яг Монгол улсын эсрэг юу хийсэн юм бэ гэдгийг та нар маш сайн асуугаараа заа юу. Та нар вэ штэ. Энэ 3 залуу би өхөн хатан өвдөгс өвдөө танараас гуйгаад байсан штэ. Үйлээд нуснулмс болоод сар гарны өмнөөс гуйсан штэ. Галзуу солиотойгоор дуудуулаад. Яагаад гэвэл ийм зүйл болчихвдэ гэд өнөөдөр Шри-Ланкус алаан болоод дуусахгүй байна. Яагаад улс орноо сүрүүлэхэд нь энэ хүчний байгууллагууд тагнуулын ерөнхий газар эрүүгийн цагтаа байгууллага бусад шүүх прокурор та нарт хэлье. Та нар өөрөө өөрсдийнхөө сууж байгаа мөчрийг хөрөөдөж байна шүү.
Модон дээр сууж байгаа мөчрөө та нар өөрсдийнхөө гараар хөрөөж шүү. Өөрсдийн чинь амийг аварж байгаа тэр олсоо тасалж шүү. Монгол гэдэг улсын сүүлийн аврах замыг та нар өөрсдийнхөө гараар шатааж штэ. Өөрсдийн гараар живүүлж штэ. Яагаад ойлгохгүй юм бэ? Өнөөдөр Шри-Ланкийн ард түмэн тэр олон сая 22 сая хүн амтаа тэр Шри-Ланкийн ард түмэн одоо яаж юм? Хууль хүчний байгууллагатайгаа тулж штэ. Алалцж штэ. Яагаад? Тэд нар яасан улсаа зарж идсэн тэр урагчтай хамгаалж исэн учраас урагчт нь зүгтцэн. Тэгээд яасан 103 парламент шиг бүгдийн зодоод алдсан цүнх баримттай алдсан шатчатаар нь алаад явж гин гэж би хэлээд байгаа штэ. Одоо Монгол тийм зүйл болоход бэлэн болчлоо штэ. Эсвэл тэгээ чимээгүй байж байгаа бүгдээрээ юу яах вэ? Тэгвэл одоо хамаг тэр шихомихоогоо сурцгаа. За юу. Тэгээ хэдтийн колон болоод эртгэн та нар тэр уйгур шинжаан минжааны бичлэгийг үз. Ой. Хууль зүйн асан Нямдоржоо. Нямбатра. Та хоёр бол өстой 21-р зууны бадарч тахрууд авахгүй юу? Хогийн ирүүд. Та хоёрыг болон та нарын явсан үр удмыг хараал дагаж яваасаа. Хаа явсан газар чи хараал дагаж яваасаа. Үнэхээр миний зөвүүн минь үржи. Нямдоржоо. Чи энэ өнгөрсөн олон жил олон шорон барьсан те 200 гаруй шорон барьсан. Чи тэрийг яах гэж үрсэн? Шинжаан уугруудад олон жил шорон бариад одоо тэднийг тэнд нь өөрсдөө байлгах гэж чи энэ Монголын 3 сая 400 мянган хүнд зориулж шорон бариад үсттэй чи хэдтийн даалгавраар тэгсэн мэстэй чи өчнөө олон сургууль цэцэрлэг барихтай эмнэлэг сургууль барихтыг үзэх байсан тэр хөрөнгө мөнгөөр чи дандаа шорон барьсан шүү дээ. Та нар нэрээ хэлэхүүг алга заа юу. Одоо энэ улсын хурлын гишүүд 76 гишүүд та нарт хэлчихье. Та нарын 62 нь ман байгаа. Та нар үнэхээр энэ мантай эвлэлдээд нэгдээд энэ улсыг зарж байгаа бол одоо хогно. Та нарт ерөөсөө ямар ч найраа ямар ч аврал байхгүй шүү. Би зөндөө анхааруус урд уртан заа юу. Жигхэн атомны уур хэлний ямар байдгийг та нар үзнэдээ. Гадагшаа дотгошоо зүхтаана гэж бодож байгаа. Угаасаа та нар зүхтаад үл хөдлөх хөрөнгүүд амар хямдарсан зарагдаж байгаа. Аль нодлон намраас зарагдаад эхэлчихсэн. Та нар сайн ажиглаараа маш их үл хөдлөх хөрөнгүүд зарагдж байгаа. Тэрбум 700 800 2 тэрбум гэдгээс юу 500 600 сая болцсон байгаа. Худалдаж авч байгаа хүмүүсээ тэр мөнгөө та тэрийг худалдаж аваа та ашиглаж чадахгүй. За өсрөөл нэг жил ашиглах байх заа юу. Тэр чи бүгд газар нутагтайгаа явна ш. Таны тэр амбар чи хэд чирэггүй штэ. Тэр олон сая тэрбумын үнэтэй тэр хаус хэд 450 квадрат метр чинь хэд чирэггүй. Та одоо хөрөнгө хурааж байгаа бол тэр чинь бүгд хог болоод дууссан заа юу. Эвлэлдээд нэгдээд эцсийн юугаа авч чадахгүй. Үнэхээр энэ хэвлэл мэдээллийнхэндээ энэ улсыг сөөрүүлэхэд та нар их гар бие орцлоо доо. Үнэхээр хэлэхгүй алга. Энэ хууль хүчний байгууллагын тагнуулынхан тэгээ энэ хэвлэл мэдээллийнхэн эрүүл мэндийн салбарын тэгээ энэ улсын хурлын гишүүд одоо энэ 76 төвчилж байгаа хүмүүс та нар бүгдээрээ эвлэлдэж нэгдэж байгаа дээ энэ улсыг сүрүүлээ дээ. Та нар өөрсдийнхөө булшиг углаа да. Энэ эрүүл мэндийн салбарын та нар дэндүү тэнэг байлаа. Бусад улс орны эрдэмтэн докторууд нь ард түмнээ нийлээд хамгаалаад байж хат. Одоо та нар өнгөрсөө угаасаа заа. Одоо эцсийн боломж эвлэлдэж нэгдчихэл гарч босч хүчээр тэр энэ юугаа авахгүй бол өөр ямар ч боломж байхгүй. Энэ олон улсуудаас хүчээр бос тэр Казахстан, тэр Австрали эдгээр засгийн эрхээ авч чадсан учраас тэд нар тусгаад тутамлаа алхаж үлдэж чадсан юм а. Утсны цаанаас ална эцэстэ бид та нарын бүгдийг ална гэсэн улсууд авч чадаагүй юм шүү. Заа юу. Зүгээр л дэмжиж гинэ та нарыг ална хулна гэсэн худлаа ярьсан. Тэгээ хэлийн чандаас худлаа том ярьсан гарууд та нар бол хэрэггүй заа юу. Эх орондоо ир хэлийн чандад байгаа хүмүүс Монгол хүмүүс бүгд эх орондоо ир. Өнөөдөр эргээд ирэх эх оронгүй болчих шүү. Та нар ч гэсэн над хүний нутагт байх юм бол энэ улс дампуурахад нохооноосоо доор болно шүү. За юу. Би урд нь хэлжсэн. Наад газрын нохоо мууч хүртэл паспорттой байдаг бол та нарын над улаан паспортууд ч хог болно шүү. Тэр үед та нар зүгээр өстой нэр захын эмнэлэгт очиод зүгээр нэг ханиадны чинь авч чадахгүй шүдээ чимшүүлж чадахгүй болно шүү. Та нар хамгийн түрүүнд хэцүүдэн тийм болохоор эртгэн ир орондоо ир бүгдээрээ эвлэгдэж нэгдээд улс орноо аврыг. Бидний сүүлийн боломж. Одоо өдөр хоног товлох хэрэгтэй гэж ярьж байна. Тэгэд яг сайн мэдэхгүй байна. Үнэхээр та нар ирэх юм уу? Өдөр товлохоор ирнэ л гэдэг. Яг ирэх юм уу? Ирдгүй үстэй. Энэ ганцхан тусгаар тогтмол хөдөлгөөний улс орон юм уу?
Үнэхээр хэцүү байна. Одоо тэ сүүлдээ бүр цайцсан одоо. За улсын хурлын гишүүдээ та нар цүүлийн боломж олгоё заяа. Та нар наад дотор чинь те 76 арайчтай 76-уулаа энэ улс орны эрх зэрэг биш байл үү дээ. Ганц хоёр хүн ч гэсэн байгаа байл үү дээ. Тэр хүмүүст хандаж хэлээ. Ард түмтэйгээ нэг дээрээ. Нэгдүгээрт улс орныхоо ирээдүйг бодож, хоёрдугаарт өөрийнхөө болон гэр бүлийнхээ амь нас аюулгүй байдлыг бодож нэг дээрээ. Төрүүлж ирж нэгдэж чадсан тэр хүмүүс чинь дараа нь хуйлгүй хариуцлагаас мултран шүү. Одоо улсаа алдахад бидэрт хуулийн хариуцлага байхгүй болж байна. Хуйлгүй хариуцлагыг та нар Шри-Ланкаас харж байгаа. Хуйлгүй хариуцлагаас хилтрэх боломж байгаа шүү энэ. Тусгаар тогтнол хөдөлгөөн дээр ирээрээ нэг дээрээ. Би энэ хэвлэл мэдээллийг та нар энэ мэдээллийг явуул. Энэ үр ямар аимшигтай юм бэ? Та нар яагаад мэдээллийг явуулахгүй байгаа юм бэ? Та нар өөрөө өөрсдийгөө алж байгаа гэдгийг ойлгохгүй юу? Та нар ч гэсэндээ хуйлгүй хариуцлага хүлээн шүү. Тагнуулын ерөнхий газар хууль хүчний байгууллага та нар тэр Шри-Ланкийг хараарай. Урд нь тэд нар урагчдыг хамгаалж исэн бол одоо утсан чиний улаан аймаа хамгаалах гэж ард түмтэйгээ алалцчихин заяа. Энэ эрүүл мэндийн салбарын та нар ч гэсэндээ над вакцинаа зогсоож чадахгүй ард түмтэйгээ нэгдэж чадахгүй байгаа. Тэр сувилагчийг хүртэл зүгээр далангийн ус руу аваа шийдчихжээ. Заяа, үерийн ус руу. Энэ ус хуйлгүй болоход тийм болно шүү. Би та нарыг энийг сүрдүүлж хэлж байгаа юм шүү. Ийм зүйл болно. Үүнийг сүрдүүлэх гэж ойлго. Ард түмтэйгээ нэгд. Өтөр дүргэн нэгд. Ард түмч гэсэн босох хэрэгтэй байна. Хөдөө гадаа идэж уугаад наадам цэнгэж явж байгаа малнуудаа. Та нар яасан идэж ууж хандаг юм бэ? Яг энэ зохион байгуулалтаа энэ тэг 2 жил идэж уугаа өсөж турж өгч байгаа ёстой яг нэг өсөхийн өлөө өтлөхөд арилтгүй гэж яг үнэн байхгүй юу? Өлөв долоо хийсэн юмнууд наадам хийсэл нэг л их явдаг цугдаанууд явдаг жорлон шиг юмнууд байх юм. Арайчтай нэрээ та нараа. Одоо энэ тусгаар тогтнол хөдөлгөөний хэдэн залуучуудыг минь ингээд самраад хайчихсан. Одоо шоронд хийгээд яал өгөх чинь. За тагнуулын газар та нар зүгээр танаас хүй жудагтай байгаарай. Эр хүн шиг байгаарай. Наадуур чинь өөрсдийнхөө эрх ашигын төлөө биш чиний арьсны төлөө явж байгаа шүү. Чиний эх орны төлөө явж байгаа шүү. Ард түмж гэсэндээ энэ хууль хүчний байгууллагын та нарт хүнийг бүрт хэлье. Ухаантай байгаарай. Жудагтай байгаарай. Эх орныхоо төлөө байгаарай. Тушаал тангараа ялгаарай. Өөрийн чи эсрэг тушаал чамайг амиа хорлол гэсэн тушаал өгч шүү. Энэ улс орноо мөхөхөд оролцож байгаа хүмүүсийг хамгаал гэдэг чинь. Амиа хорлол гэдэг тушаал өгч шүү. Батлан хамгаалахын бүх салбарууд, батлан хамгаалахын зэрэг цагтаа сургуулийн бүгдэнд нь та нарт хэлж гин, захиж гин. Ард түмнийхээ талд байгаарай. Улс орныхоо талд байгаарай та нар. Хамтдаа нэгдэх цаг болсон. Бид нар тамга даруулсан шүү. Бид нар тэрбум доллараар зарагдсан шүү. Одоо энэ 3 залуугийн минь тагнуулын ерөнхий газар цагдаа хууль хүчнийг та нараас гуй. Үнэхээр гуйж гин ард түмэн бид нар. За юу. Та нар угаасаа энэ улсыг заруулж байгаа. Та нарт угаасаа ялан тодорхой. За. Үнэхээр эцсийн мөчөд зөв талдаа зогсож чадахгүй та нарт ялчин тодорхой. Ялчин тодорхой. Энэ банзрагч төмөр зэрэг тулга эдгэрийн гэр бүлээр битгий оролдоорой. Гуйж гин. Ард нь байгаа тэр нэг хідэн 3 жилийн хүүхдүүдийн ялх найд хүүхдүүдийн угаасаа шокноос гахгүй байгаа. Нэг нь ээж нь эмнэлэгт байгаа. Төмөр зэргийн ээж нь эмнэлэгт маш хүнд байна. Тулгагийн ээж аав нь ч гэсэн тулгагийн эхнэр хүүхэд нь ч гэсэн банзрагчгаа эхнэрийн шоконд орчоод шүн унтаж чадахгүй байна. Тэр олон ялх хүүхдүүд нь ааваа нэгтлээд үлж байна. Битгий та нар энэ айлууд дээр очиж битгий та нар янз янзын дарамт болж битгий нэгжлэг мөвчлэг гэж битгий байл та. Жудагтай байл та. Эр хүншгэл байл та. Та нар тэр том биетэй мал шиг залуунуудаа та нарт тарих байна уу? Монгол гэдэг улсын эсрэг явуулж штэ та нарт тарих байна уу? Алга. Тэгээд гаднаас явсан тэр залуу мэдөө эгчт нь үнэхээр нэргүй маш их баярлалаа. Надад сая 2 хоногийн өмнө өчигдөр нэг залуу ярьсан. Игчээ би ингээ гадаадд байдаг юм аа. Үнэхээр очиж чадахгүй нэ. Юу яа одоо хуруу нэмж чадахгүй яаж юм. Үнэхээр төмөр зөрөг энэ 3 хүний арга гэр бүлд нь хүүхдүүд нь ч гэсэн жаахан нэмэр болох гэсэн юм аа. Би танд $650 шилжүүлээ гэдгийг над руу шилжүүлсэн. Би одоо хавж хамжаагүй шилжүүлчихлээ. Анаа та $50 хэрэглээд нөгөө 600-ийн нөгөө 3-таа хуваагаад өгөрөө гэсэн. Би одоо
энэ хүмүүсийн гэр бүлтэй заримтай нь холбогдож чадахгүй нь одоо холбогдоод өгнө. Дансаар нүг. За тагнуулахын танаас гоё жудагтай байгаараа. Энэ бол зүгээр Монголын ард түмэндээ эх орныхоо төлөө гэсэн 3 хүүгүүдийнхээ те ард талд нь өгч байгаа шүү. Битээ энийг нэг хэрэг болгоод гоншголдоод гачин юмараа завааралдаад байгаараа та нар заа юу. Миний дансанд орж ирнэ өнөөдөр. Би энэ хүмүүсийг эхнэрүүд рүү нь ярьж байгаад холбогдож байгаа хүмүүс рүү өгнө. Битгий энэн дээр солиороод байгаараа. Энийг тэр хүнээс би нэхэж аваагүй юм шүү. Би татвар нэхээгүй, тэр хүн өөрөө над руу холбогдсон шүү. Шаардлагатай бол тэр хүнээс нь ч гэсэн асуугаарай. Бэлгийн морины шүдэг татдгүй гэдэг шүү. Тэнгүүд минь айтайхан байгаарай. Багхан шиг дальчгалдаараа та нар. Намайг одоо биднийг одоо хараа хэдэн залуусын минь сарвч одоо бадмаа гэж Максер гэж отхоо намайг скватер дүүргээс дуудсан уржигдэр. Тэгээ юу гэсэн гэж угаасаа надад хэлж исэн хүн. Эмэгтэй хүмүүс одоо та нарыг угаасаа шууд барьж өгч чадахгүй. Тэгээд та нар үний юм ярьж байгаа. Тэгээ эмэгтэй хүмүүс гэдэг утгаар нь та нарыг арай л өөр арга хэмжээ авандаа над төр засагч. Ямар намаач та нарыг шар хадруул авч явах бах та гэсэн яг л үнэн бэ. Одоо тий скватер дүүргийн цагдаа нар тий тэгсэн шүү дээ. Тэр алтан гац гэдэг хүн. Та очиод шинжилгээ өгөх шар хад дээр шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Инээ бид дөрвийг одоо тий улс орныхоо төлөө дуурсан, тусгаар тогтнолынхоо төлөө дуурсан эцэстээ бид нар тэгээд шараад дээр шинжилгээ өгөө. Тэгээд тэр хүн надад нэг бус хүн хэлж ирсэн л да. Тэр шинжилгээ өгөө, шинжилгээг өөрчлөлт гаргаад тэгэл та нар тариа хий чинь. Эсвэл жинхэнэ утгаараа галзууруулдаг тариа хий чинь. Тэгэл тэр галзуугийн тариа хийлгчээр та нар жинхэнэ утгаараа галзуурна. Тэгэл тэрий чинь бичлэг хийж аваад мэдээгээр зардална. Оо энэ Санжаа жамцын чимгээ, энэ Максар, энэ отхоо, энэ хин Бадам дулам эдгээр галзуу солиод сэтгцэн өвчтөө хүмүүс байсан юм аа. Эдний ярьж исэн зүйл нь бүгд худлаа. Гэтэл юу яа чинь. Угаасаа эдгээр чинь ингэж ажиллаад ирсэн сурцсан штэ. Миний дөө чи амьдралаа бод залуу хүн хай энэ сэрхүү агаар түмнийг орхих гэж хэлж исэн намайг бараг сар гарны өмнө тэр хүн хоёр ч хүн учир мэд хүн талбай дээр уулзаад гэж ярьж исэн. Бүр их юу давтамжлж ирээд тэгэхэд би за арайчтэй би ч улс орныхоо төлөө яваа. Энэ хууль хүчний байгууллага чинь тэр шар адны эмнэлэгчин ч гэсэндээ бас Монгол улсын иргэд байлгүй дээ гэж. Үгүй миний дөө тийм биш. Одоо хүмүүс чинь 5 төгрөг эрх мэдлийн төлөө бол өөрөөсөн бөөрийг суглаад өгөөс хийхгүй болцсон штэ. Тийм учраас миний дөө чи тэгж бодож болохгүй болоо гэж үнэн л хэлж ээждэг хүн. Одоо бид дөрвийг тэгээд шар адны дээр авч шинжилгээ өгүүлэх юм гинэ. Тэгээ одоо тэр галзуу малцуухан тарийг хийх юм байгаа. Тэгээд эдгээр юм галзуу байсан юм аа. Эдгээр юм галзуу байсан. Та нар энэ хүмүүсийн үгэнд орж итгэх хэрэггүй. Эдний ярьжсэн бүгд худлаа гээл та нарыг биднийг бол итгэл юм бэ угаасаа. Бүгд худлаа. Наад бол чи ярьжсэн ярианууд нь одоо энэ гадаад дотоод ярьж байгаа энэ мэдээллийг их дамжуулж байгаа энэ минь чи бүгд худлаа гэх байсан юм. Гэх юм бэ надаа. Тэгээд одоо бид дөрв бол угаасаа ямар зүйлд орж байгааг мэдчихсэн. Өөр сонголт байхгүй. Эх орныхоо төлөө өгөх байсан ч өгөх нь. Гэхдээ би бид нар ингэж те шар хаданд очих биш. Зүгээр л биднийг игнүүлэл дүүжилчих Нямбаатараа. Бид нар угаасаа өргөдлөө яриад очие. Тусгаар тогтнол гэж хэлсэн энэ үгийг хэлсэн тэр хідэн залуусын минь та нар байрсан. Одоо тусгаар тогтнол гэж орилж байгаа бидний ч гэсэн байна. Бид нар юу ч ярихгүй тэг очиж шорч ивчи. Бид нар өргөдлөө аваач өгнөө угаасаа өгөхөр шийдээд бид нар ярьчихсан. Бид нар угаасаа ярьцсан. Ард түмэн та нар босож нэгдээд энэ улс орноо авах юм уу авахгүй юм уу юу? Яах юм? Ирэх юм уу ирэхгүй юм уу? Худлаа утасны цаанаас ирнэ юм уу? Яг одоо та нараас асууя. Би лайв болгоны дараа коммент нэг бүрийг уншдаг. Тэгэхэд дандаа эерэг сэтгэлгээнүүд байдаг. Ирнэ очино тэмцэн. Одоо яг үннээ вч. Чадахгүй бол чадахгүйгаа вч. Ирэх бол ирэхээ л вч. Өнөөдөр хууль хүчний байгууллагууд ард түмнийхээ талд тогсоорой. Бид нар зарагдсан шүү. Энэ улс сүрхэцэн бүх бүм бэлэн болцсон. Энэ наадамлаж баярлаж цингэж байгаа хүмүүсээ та нарын энэ бол би хэлжсэн шүү дээ тий. Бид нар тий наадам гэж улсын баяраа хийж тусгаар тогтнолоо хамгаалж чадахгүй. Энэ бол Монгол гэдэг улс үндэстний сүүлийн наадам болно шүү гэсэн. Тийм ч учраас энэ жилийн наадмыг урд урдны жилийнхээс 2 жилийн 2 дахин илүү их төсвөлсөн. Тэгээд тэрийг өнгөрсөн жилийн наадмын төсвийг гаргаж байгаа юм.
жилийн жилж улсын төсөв дандаа 7-800 тэрбумын алдагдaltaй байдаг гэж яагаад 2 жилийнхийг гаргаж байгаа юм? Яагаад гэвэл та нарыг ингэж удаан идэж зугаач цэнг энэ хөдөө орон нутгийнхан тэгэл тэр 100 жилийн ой, намын ой, тэгэл тэдэн жилийн уулзалт намаас нь санхүү мөнгөийг гаргаж бол арчсан нам, ман нам тий энэ зунжингаал талбай дээр хизээ юм байдаг байлаа. Энэ зунжингаал талбай дээр нэг л их гоё дээл өмссөн, гойсон, гангалсан авгаачуд хөвгчүүд өгчүүл залуучууд л явлаа. Энэ бол та нарын сүүлчийн баяр шүү дээ. Одоо энэ тэгэл баяр тусаад одоо гэрээ хийгдсэн. Одоо тэгэл эцсийн боломж чадахгүйгаа бич гадна дотных нь ир. Эцсийн боломж одоо биднэрт өөр боломж байхгүй ш. Үнэхээр одоо энэ хүмүүс тэгж юм л да. Чимгээ чи бослог хөдөлгөөнөд тодорхойлооч гин. Би яаж тодорхойлох юм бэ? Надад тодорхойлох арга нь вэ? Заагаад өг. Энэ би одоо яг энэ хуучны те юунд гарсан чөлөөндөө гарсан ахмадуудыг генералуудыг гуйж байна. Улс орнуудыг харахад чөлөөндөө гарсан хүмүүс айгүй чухал оройтой байдаг юм байлээ. Түүхээс би судалж утсан. Тэр хүмүүс жинхэнэ улс орноо аварж исэн түүхүүд байдаг юм байлээ. Дэлхийн 2 дугаар дайны тухайн үеийн зөвлөлт холбоот улсын ялалтыг авчирсан гол хүч нь партизанууд байсан юм байлээ. Партизанууд. Энэ юу гэсэн үг юм гэхэлэр чөлөөндөө гарсан ахмад дайчд гэсэн үг байхгүй. Чөлөөндөө гарсан сайн дуран дайчд. Одоо чөлөөндөө гарсан мөн албандаа байгаа Монгол гэсэн хүний бүрийг Улаанбаатар дээр. Одоо бид нар өдөр төрөн явахгүй бол бид нар зээл авагдчихсан. Тийм болохоор одоо яах вэ? Одоо тэ эрүүл мэндийн сайд инх бол боловсролын сайд их хамгаалан ярьж штэ. Одоо нөгөө яг дараагийнхаа сүүлийн цохилтоо хийж байгаа. Эдийн засгийн сүүлийн цохилтоо хийцэн. Одоо ард түмний сүүлийн үхлийн цохилтыг хийж байгаа байхгүй. Одоо тэгээ эдийн засгийн газар нутгийн сүүлийн цохилт бол хийгдсэн. Одоо ард түмний сүүлийн цохилт, хүн амыг өхүүлэх сүүлийн цохилт, үхлийн цохилт. Энэ нь юу вэ? Одоо энэ 8 сарын сүүлээр те эдгээр бүр татаатангуй ванга юм шиг ярьж штэ. Одоо энэ 8 сарын сүүлээр амир болно 9 сарын ихээр эн чинь юу гэж хөл хорой тавина гэсэн үг байхгүй. Хөл хорой тавиад бол тэгээд яста тийчгнээ чавлаад нэмэргүй шүү. Хүчээр та нар ингэж таны хідэн тулдаа чи хамаа байхгүй заа юу. Одоо шинэ үлгэр ярьж байгаа штэ сармагчингийн тийм өвчин цэцэгт юу гээд тэрүүгээр чи тэгээд жиг өхүүлэх вакцин хийн за. Та нар ойлгохгүй байна да юус үнэхээр хэлэх үг алгадаа хэлэх үг алга нэрээ үнэхээр 3 залууг минь гаргаад өгөөрэй гуйж шүү. Та нар хүсснээ хийчлээ. Оюутнаа Нямбатраа. Та нар хүсснээ хийсэн. За яа. Тэр тулгаа банзарч төмөр зөр 3 залууг минь гаргаад өгч. Одоо бид бахиралтаа болт юм уу дөө одоо. Тэр баахан л ирэх гэтлүүллээ. Энэ жигсаалаа хийхгүй яасан. Яста хийзээ жигсаа зөвшөөрөл авдаг байсан. Та нар тэгж худлаад альчилж байгаа оронд ирээч. Ирээд нэг ганц 2 өдөр жигсаа тааж чадахгүй худлаа утасны цаанаас тийм чимчгээд заагаас солиоцгоогод ах юм. Миг найк чамд хэлчихье заяа Өмнө Монгол шарвын баяраа. Та нар өстө үнэхээр сайн ажиллаа. За ард түмний хөөрхөн хуваахад та нарт би хэлчихсэн те. Ард түмний саналыг өстө хөөрхөн хувааж жинхэнэ хорлмоодлоо да. Миг найк их аминдаа хайртай хүн. Би өөрийгөө эрсдэлд оруулж байгаа 8 сарын 8 та нар жигсаар би очиод баригт чинь та нар төрөө эргүүлж авч эрхээ авах хэрэгтэй шүү. Чам шиг ийм хогийн ир заа юу байдгүй л ахгүй да. Би очихоор баригдана. Чааваста. Чи хэлийн захад байгаа юунд байгаа гэхлээр гэдэг юм уу? Энэ миний лайвыг банзрагчийн лайвыг үзээд 3 хүн гадаадаас ирсэн шүү дээ. 3 хүн гадаадаас ирсэн. Одоо ч гэсэн талбай дээр явж ийн нэг нь бид нартай хамт явж илээ. За тэгэхээр монголчууд минь одоо үхлийн цогцолтой эдийн засгийн үхлийн цогцолтой хэлэхцээ одоо махан биеийн чинь хийх сүүлийн цогцол вакцин. Одоо сонголт чинь та нарын гарт. Тэгээд өөр хэлэх юм алгадаа. Тэгээд одоо нөгөө хэдийн мэн юу гэнэ одоо та нар ч угаасаа тэгэлдээ. Одоо СФ-ийг юусан зэвсэг талдлах хийх гэжсэн. Та нар жоохон үнэмшилтэй юм ярил да тагнуулын газрынхнаа банзрагч гэдэг хүн чинь зэвсэг барих нь битгий хэлэлтэй бичиг цааснаас илүү ардгүй хүн уйл дүрм ярьдаг. Над банзрагчийг зэвсэг талдлах хийгчээсэн гэж гүтгэхийн оронд та нар энэ чимгээд гисэн гэжтэй. Надад боломж нь байсан бол би хийх байсан. Даанч тэр нь олдохгүй юм л да.
Тэр зэвсгэн тэгээд тэр гранат дэд тэсэр дэлбэрдэг юм дэлгүүрд ингээд талах шиг зарахгүй юм л та. Байсан бол би аливчины хэрглэж байсан. Та нар тэр хүний сулал наад хүмүүсээ. Наад бол чинь тийм эргэлдэг хүмүүс биш. Үнэхээр тийм санаа байсан гэвэл надад санаа байсан. Би угаасаа хэлжсэн шүү дээ. Буудна гэжсэн. Дааж би буудах бууна алгал та нарыг. Үнэхээр хэрэг алга. Одоо юу гэнэ вэ? Тэр хэнийг банзрагчиг Оросд байсан. Оросд 2 сар баг аллагын үнд сурсан ч гэх шиг. Та нар нэрийг солиорч өгөх юм а тий. Тэгж ярьж байгаа хүмүүс хэн блээ тэр нэг постны эзэн нэрийг мартчих. Банзрагч тий Оросд сурга гэдэг. Оросд үгүй тэр хүн үнэхээр Монголыг аврахын тулд Оросоос тусламж гуйсан бол ягаад болохгүй гэж. 100 жилийн өмнө бидний скватер жанжин тэр үедээ манжид дадлуулаад алингаа алдаад монголчууд бөөсөн тип болчоод тэмбүндээ баригчаад үхтгийн даваан дээр те 500 мянган хагас сая хүн үхтгийн даваан дээр Орос руу очиж тусламж гуйж авч тэгэл тэр юунаасаа салсан штэ. Тусаараа авсан штэ. Тэгэл тэр бөөс тэмбүнээс нь салгаж авсан штэ. Энэ одоо 21-р зууны либералчл инээ тэр арчил марчил гэдэг байгаа чи юу вэ? Эдгээр чинь 70 жилийн тэр социализм бидний эмчилж авсан зүйлийг эргэл тэмбүнд нь баригдуулчлаа штэ. Эргэл бөөсөнд нь баригдуулчлаа штэ. Эргэл одоо бүр тэрнээсээ дор тэр үед ядаж манах газар нутгаа барьцаан тавиагүй улс орон юу хийсэн байхгүй. Эдийн засгийн өрөнд ороогүй хүмүүс нь ирүүл, хүнс нь ирүүл, хүмүүс нь ирүүл, ухаан санаа нь ирүүл, бүх юм бие нь ирүүл гэсэн байхгүй. Гэтэл өнөөдөр одоо бүх юм тий газар нутаг нь барьцаан тавигдсан, хүмүүс нь хор шахацсан, тархин нь асуудалтай болсон, эдийн засгийн асуудалтай болсон. Ерөөсө болж байгаа салбар ганц ч алгагүй шүү дээ. Тэгэл нэг их нам гэж ярьсан намны сугнөөсөн. Хэрэг алгадөө үнэхээр. Одоо эвлэлтэд хөдөө орнуудын тэгээд хот нутгийн ирүүд эвлэлтэд нэгдүүл нэгд одоо тэг болохгүй бол тэгээд тавтаа морилдөө тэгээд тэр Шинжаан угрынхаа угаасаа ням дөрж чинь тэр Бадар тахар чинь барьцсан шүү дээ 200 хэдэн шор. Одоо тусгаар тогтнол их орон гэж орилсон болгоныг л тийшээ явууч чих юм уу? Бид дөрөв явъя. Одоо тэр шар автомат гэж яхаа орн тэр шоронлогч явъя угаасаа оюун ертөн заяа. Бид нар угаасаа өргөдлөө өгөө чамд авчиж өгнө. Хэдэн залуус университет чи тусгаар тогтнол гэж хэлж байгаа дуурж байгаа хүн болгоныг барин гэвэл энэ Монголын 3 сая хүний бүгдийг бариад шоронд хийх юм байна л та тий. Арчаагүй юм. Одоо монголчуудаа энэ тусгаар тогтнол танд хамаагүй юу тий? Танд хамаагүй юу? Одоо гойх юм тэр вэ? Тэр 3 залуугийн минь ихнэр хүүхдэр багхан шиг оролт ороод та. Бити очиод ээрж муураад агаар угаасаа хэцүү шоконд орсон байгаа хүмүүс. Та нарт одоо өөр ярих юм алга. Одоо тэгээд өнөөдөр хэвлэлийн баг хурал дээр бол ярих гэсэн зүйлүүд байсан. Тэгээ одоо тэгээ вакцины бити шахуулаарай гэсэн одоо 3 4 тунтангуудад та нарт хэлье. Та нар одоо шахуулна шинжлэх ухаан гэж яриад байгаа. Шахуулаа одоо та нар 5 6 7 8 10 хүртэл шахуул. За биднийх нь нэмээ шахуулчаарай. Та нар хүүхдүүдээ ч гэсэн шахуул. За минь хэлээд ойлгохгүй хүмүүс. Угаасаа ийм ялцарсан хамуурсан толгойтой юмнууд байсан дор ховроо цэвэрлсэн дээр шүү дээ. Та нар бид нар зөндөл гуйлаа илийн угаалаа галзуу солиотойгоор дуудууллаа. Шах гээд байгаа юм чинь тэгээ яахын хэлэхгүй тэгээ яахын чи юуны хүчинд амьдарч байгаа. Яста энэний хүчинд амьдарч явж гинэ. Хэлэх хүний эрхийн асуудал шүү дээ. Хэрэгтэй бол миний хийж гисэн нэмээ хэлчихээрэй заа юу. Дөрвөн хүчинд нийтэрт бүгдэнд нь хийгээд өгөөч ийм хүмүүс. Энэ бүх вакцины хийлгмээр нэг гэдэг. Үр удамдаа хийлэг заа юу та нарыг. Одоо та нарыг гуйхгүй за. Угаасаа ийм хагас тархиныг гашилтсан ийм илийн болоо тий сарамгчингаас дор амьтад байсан дор байхгүйсэн тэр шин. Бүр маасаараа тийм байгаа байхгүй. Тиймэрхүү гарууд нь бол хийлгсэн тэр шин. Вакцины бити хийлгэрэг л зөндөөл үхтэл гуйлаа сүлдээ 9 шидээр хэлүүлээ. Одоо газар нутгаа тэгээ яах юм? Хятад тэгээ дагаар орё гэх юм уу? Өөртөө шийд. Эвлэлтэд нэгдээ сүүлийн алхмаа хийвэл хийцгээ үгүй гэвэл одоо яах вэ би? Тэгээ одоо чадахгүйгаа нийлээд тэгээд өдөр хоногоо товлоод яадаг юм уу? Яадаг юм одоо. За одоо би тэд чараад руу явах нь шорон руу явах нь нэг юм болохгүй л хашиг. Тэгээ одоо тэгээд. Тэгээ яг тэ манусыгаа явуулаад туг тавьчихаа тэгээд та нар яг би хэлсэн шүү дээ. Бид нар бол зовлонгүй хүн дээ. Нийтэж чаддаггүй хатдаг юм одоо яах вэ? Та нар тэр үнэхээр бид нар бусад улс орныг харахаар атаах тэр Казахстан ямар ч гоё. Пакистан бол үнэндээ ач улс юм а. Пакистанчууд тэр Йемен байна. Афганистанчууд байна. Гэсэн хойш нөгөө Чингисийн Монгол гэж цээжэд илдээдэг. Яа гачир дээр амьсгаанууд л байгаа байхгүй юу? Аймхаа ир юмнууд нь аймхаагаа. Би ч гөөм их онгорж үж үлээ.
хүн төрлөختний түүхэнд хан үндэстний ирчүүдийн тэг хөх Монголын ирчүүд дарж явсан юм а гэж би ч гэсэн дарна гэж баясаал хөөрөөд исэн. Даралцах хүн байгаа мó ер нь та нар дотор гайгүй үед юм авчиж оронд хийчих шиг боллоо. За тэгээ одоо тэгээ хууль хүчнийг нь одоо та нар тангаргаа дараад байгаа тэгээ дараа хомоостэй өөр хэлэх юм алгаа одоо тэгээ. За тэгээ энэ удаагийнхан лав ингээд дуусгах тоо. За баяр.